англи хэлний хичээлийн тэмдэглэл. За өнөөдрийнхээ тэмдэглэлээр болохоор яг одоо энэ тусах үйл өггүүдийг ямар үед яаж ашигладгийг гэдэг нэлээд сайн бацдаж авахаар энэ дөрвөн хичээлүүдэд үзэж байгаад өөртөө зориулаад нэг ингээ хэлбэрчүүлсэн юм тэмдэглэл хөтлөж явсан. Одоо энэ be, have, do, will гэдэг энэ туслах үгүүд дээр нэг толгой ирэхгүй байхаар. За тэгээ энэ туслах үйл үг нь болохоор англи хэлний одоо дөрмийн суур гэж байгаа байхгүй. Бид нар энэ үйл өгүүдийг л одоо нөгөө ямар цагтаар яаж ашигладгийг мэдэхгүй л байгаа бол нөгөө юм бичиж байгаа юм байна, орчуулж байгаа юм байна, зөв утга нь ингээ гарч ирэхгүй байлаа. За тэгээд нэгдүгээр нь болохоор би гэдэг. За би гэдэг үйл үг маань яг үндсэн ингээд орчуулах юм бол утга нь болохоор байх, орших болох гэсэн юм утгатай. За тэгээ энэ хэлбэрүүд нь байна. За энэ би гэдэг үг маань болохоор ингээд ийм олон хэлбэрт ингэж хувирдаг гэдэг энэ ингээд ойлгоод авчихна. Зүгээр үндсэн үйл өгнүүд байгаа шүү дээ. Жишээлбэл одоо идэх гэдэг үйл үг чинь 3 янзаар л хувирдаг шүү дээ. Гэтэл одоо ингээд туслах үйл өгүүд чинь ийм олон янзаар ингээд хувирдаг юм байна. За will бол яг ганцхан янзаар ингээд хувирдаг. За тэгээд энэ одоо төбий үйл үгийн гол үүрэг нь болохоор ийм хоёр үүрэгтэйх нь нэг нь туслах үйл үг. За туслах үйл үгээр орж байгаа тохиолдолд одоо continuous цаг болон passive voice-ийг үүсгэхэд хэрэглэгддэг байх нь. За хоёр үндсэн үйл үгээр ингээд орж байгаа тохиолдолд бол утга нь болохоор байх, орших гэсэн утгыг илэрхийлдэг байх нь. За тэгэхээр одоо continuous voice цагийг үүсгэж байгаа тохиолдолд бол заавал төбий үйл үг орох нэ. Гэхдээ өнгөрсөн дээр нөгөө одоо байна уу, ирээдүйн цаг байна уу гэдгээс хамаараа төбий маань нөгөө энэ дээрх энэ хэлбэрүүдсээ ингээд аваад юм. Тэгэхээр яг нь за би continuous цаг дээр нэмчихэж байгаа бол заавал төбий байх ёстой, voice дээр байвал ба voice зар үйлдвэрч чавал заавал төбий байх ёстой гэж ингээд ойлгож байгаа юм байна. За одоо энэ жишээ байна, энэ жишээн дээр. За I am student гэж. За энэ болохоор үндсэн үйл үгийнхаа үргээр үсэж байна. Би бол оюутан гэж юм тийм ээ. За дараа нь болохоор одоо үргэлжлсэн цаг илэрхийлэхдээ энэ is гэдээ орж байгаа байхгүй юу? Is гэдэг. Тэгээ is гэсэн үг төбий үг орсны дараа одоо уусаа үргэлжлсэн цаг чинь үйл үг нь ing гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэл энэ цагийг илэрхийлж ингээл ойлгоод очихно шүү дээ. За дараа нь болохоор passive voice үүсгэхдээ заавал одоо төбий үйл үгтэй дээр нь үйл үгийн 3 дугаар хувилбар явдаг тийм ээ. За тэгэхээр одоо энэ болохоор өнгөрсөн цагтаар байна тийм. Хаалга онгоосон байсан гэдэг чинь тийм үү. Хэрвээ одоо цагтаар авах юм бол энэ чинь was биш is гэж аваад энэ нь бол хэвээрэл бид гэсэн үг байна гэдэг лээ. За ийм үргтэй байна. Тэгээ асуулт одоо үүсгэхдээ болохоор энэ төбий үйл үг маань өөрөө асуултаа үүсгэж байна тийм. I am student оюутан үгээл. Үүсгэл дээр мөн төбий үйл үг маань not гэсэн нэг аваад үүсгэлээ ингээд үүсгээд бичдэг юм байна. За continuous цаг дээр ч гэсэн тийм. Бас л төбий үйл үг маань үсгэлээ мөн одоо төбий үйл үгээр асуулт маань ингээд эхлээд өвчдөг байна. За ингээд төбий болвол continuous цаг passive voice-ийг үсгэх заавал оролцох нэ. Тэгээд үндсэн үйл үгийнхаа үргээр оролцож болно, туслах үйл үгээр оролцож болно. Тэгээ ийм олон хувирдаг гэдгийг дүгнээд ойлгоод авчих нь зөв юм байна. Би бол ингээд ойлгоод авчихсан. Одоо бол энэ дээр толгой иргэд авахгүй байх гэж бодож байна. За дүү гэдэг бас байгаа тийм. Туслах үйл үг. За тэгээ энэ хэлбэр нь мөн л олон ингэж хувирах нөгөө цагуудад ямар цагуудад ашиглаж байгаас амраа л ийм олон хувирах нь. За гол үүрэг нь болохоор туслах үйл үг. За туслах үйл үг болохтэй асуулт үүсгэх нь үүсгэл онцлог үйлдвэр үүсгэдэг нэ. За тэгээд үндсэн үйл үгээр ашиглаж байгаа тохиолдолд бол хийх гэсэн утгыг болгоод авчдаг байна. За одоо энд хамгийн гол юм. Do бол simple tense-ийн асуулт үүсгэл онцлог үйлдвэр үүсгэдэг туслах үйл үг гэдэг ингээд хэлбэршүүлсэн байдлаар ингээд ойлгоод авчих нь. За асуулт үүсгэсэн хин харъя. За энэ тий асуулт өгөхээр энэ үндсэн үйл үг маань болохоор like гэсэн үг байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дээр болохоор яг нэг do гэдэг ороод ирж байгаа гэсэн. Хэрвээ үндсэн үйл үг нь энэ I am гэ одоо төбий үйл үг юм бол өөрөө төбий үйл үг чинь do авахгүйгээр өөрөө ийм өмнөө ороод ингээд асуулт үүсгэж өвчдөг байгаа шүү тий. Тэгэхээр энэний ялгаа нь одоо бид нар зарим үед ингэдэж штэ. Ямар үед одоо is-ээр ингээд асуулт үүсээд ямар үед do бас дид гэж ингэж асуултаад идэм болоо гэж ингэ толгой иргэдэд штэ. Тэгвэл энийг present simple цаг дээр л ерөөсөө үндсэн үйл үг нь энэ одоо to be биш байгаа тохиолдолд дүүг ашигладаг юм байна гэдэг ингэж ойлгоод төвчсөн гэсэн үг. За тэгээд энэ нөгөө онцсон өгүүлбэр гэж байгаа. Онцсон өгүүлбэр дээр энэ I do гэдэг ингэж ороод ирэхээрээ бүр ингэ онцсон, бүр ингэ чухалчилж хэлсэн үед ингэж хэлдэг юм л да. I do understand you гэдэг. Би үнэхээр чамайг ойлгож байна. Үнэхээр ингэж юм нэг баттгсан иймэрхүү утгыг гаргахтаа энэ I do гэдгийг хэлдэг юм. Зүгээр жирийн энгийн хэлбэр нь болохоор I understand you би чамайг ойлгож байна. Энэ нь болохоор би үнэхээр чамайг ойлгож байна гэдэг юм. За үүсгэл дээр мөн do not гэсэн юу аваад ингээд үүсгэлээ үүсгэждэг байна тий. I do not тэгээд do you гэд тэгээд do not гэд үүсгэл нь болохоор юм байна гэж ингээд ойлгоод байна. Тэгээ хамгийн их тодорхой иргэдэг юм нь ямар үед do гэж асуугаад байгаа. Ямар үед I гэдэг би is гэж асуугаад байгаа гэдгийг ялгаагаа энэ хоёр туслах үгийн хувьд ойлгоод авчих. Тэгэхээр үндсэн үйл үгийн үргээр би үг орж авах юм бол do ашиглахгүй гэд ойлгож байна.
Энэ аягүй чухал бол би нөгөө үйлдвэрийн ингээ асуулт зохиохдоо юу гэсэн энэ 9-ээр зохиох уу дүүгэр явах уу гээл ингээ толгой ирээд байдаг байхгүй юу. Тэгээ энийг ингээд юусэн чинь шин дээр бол толгой ирэхгүйгээр болсон. За хайв. За өөрийнх нь үзүү утга нь болохоор эзэмших. За тэгээ туслах үйл үгийн өөрөөр ордог. За дээр нь тэгээд энэ хайв маань бас л одоо ингээ дөрүүдний янз бүр ингээ хувьдаг байна. За туслах үйл үг нь болохоор perfect төгс одоо цаг гэдэг дээ шүү дээ. Perfect чигсэн гэсэн цаг гэдэг. Perfect цагийг илэрхийлэх байх нэ. Ерөөсөө perfect цаг бол заавал хайв гэсэн туслах үйл үгтэй байна гэж ойлгоод авчихна гэсэн. Заавал хайв гэсэн үгтэй байна. За энэ хайв бол perfect tense-ийн түлхүүр үг. Хайв тэгэл энд нь одоо нэг төв юм уу би өөр одоо юм нүцэн үйл үг энэ төр орсон байх юм бол энийг болохоор бид нэр perfect тэгчихсэн гэсэн ингээл нэг юм юу гэдэг чинь perfect цаг байна гэж ойлгож. За энэ болохоор одоо юу хоёр янзаар ордог гэсэн тийм үндсэн үйл үг, туслах үйл үг. За энэ I have a car гэхээр яг өөрөө үндсэн үйл үгийнхаа утгаар авч байна. Би машинтаа гэд. She has finished her work гэдэг нь болохоор энд болохоор has маань туслах үйл үгээр орж байна тийм. Энэ болохоор perfect цаг дээр. Perfect цаг гэхээр үйл үгийн 3 дугаар хэлбэр аваад ичдэг тийм ээ. Тэгээ энэ дээр нэг заавал одоо юу байх нь шүү дээ. Have одоо цаг нь ирээдүйн цагаас хамаарат энэ have has нь ингээд өөрөөр авчихсан. За энэ болохоор яг past perfect-ийн өнгөрсөн цаг байна. Энд дээр had гэдэг нэг өнгөрөв. За тэгээд энэ хадууд маань болохоор хай маань болохоор өнгөрсөн цагдаар яаж хөвдгийг олон тондор яадаг юм гэдэг ингээд мод өөр салгаад болчихно гэсэн байгаа. За энэ мөн л одоо асуултууд. За энэ болохоор нөгөө perfect гэдэг perfect simple цаг гэж байгаа тийм. Тэгээ simple цаг дээр нөгөө асуултууд үүсгэхдээ яадаг. Усал дүүгээр үүсгэж болох нь шүү дээ. Дүү. Яг нэг үндсэн үйл үгээр орж байгаа үед бол дүүгээр тэгээд хаас ороод ирчих юм бол яах нь. Юу хай ороод ирчихээр энэ нөгөө хай үг минь урдаа нөгөө цаг аваад ингээл асуух үйлдвэрүүдээ үүсгэвчдэг байх нэ. За ирээдүйн цаг тодорхойлдог үйл үг бол will юм байна. За will болохоор хэлбэрүүд нь ганцхан will гэдэг үү. Гол үүрэг нь болохоор туслах үйл үгийн үйл үг нь болохоор ирээдүйн цагийг илэрхийлдэг. Тэгээд утга нь бол амлал, шийдвэр, сэтгэл, таамаглал гэсэн ийм утгатай үг байх нэ. Will гэдэг нь. За тэгээ will гэд үг бол бүх ирээдүйн цаг дээр заавал орно. За одоо жишээ нь ингээд нийт английн 12 цаг гэдэг нь шүү дээ. 12 цаг чинь болохоор цагийг ер нь одоо өнгөрсөн ирээдүг гэл ингээд 3 болж байгаа шүү дээ. Тэнгүүдээ одоо цаг гэдэг чинь дотроо 4 янз байгаа байхгүй юу? Ирээдүйн цаг чинь бас дотроо 4 янз байгаа. Тэгэхээр тэр 4 янзын ирээдүйн цаг заавал will ингээд ороод ирнаа гэсэн. За тэгэл одоо энэ жишээ нь тий I will go to tomorrow маргааш болохоор би зургуул руугаа явнаа. Дараа нь болохоор нэг амлалт I will гэхээр гэж юм дээ. За энэ болохоор таамаглал төвшүүлэх нь тий. Одоо бороо орох нь уу юу гэдэг ингээд таамаглал төвшүүлэхтэй юм байдлаар орж ирэх нэ үнцүүл. За үүсгэл дээр мөн л одоо will-ийн л өөрөө үүсгэл аваад явчих нэ. За асуулт дээр бас нөгөө will-ийг асуугаад явчих нэ. За ингээд нэг одоо дөрвөн чухал энэ одоо үйл үгийг туслах үйлийг ингээд багслаад ойлгоод авчихвал амар юм байна. Одоо бол яг энэ үйл өгүүлбэрийг хараад загаа цагуудаа ялгасарч нүсэх шүү дээ. За энэ нь болохоор одоо цаг байна, perfect цаг байна, continuous цаг байна, ирээдүйн цаг байна гэдгийг ялгал. За миний өнөөдрийн хичээлийн тэмдэглэл ингээд дуслаа.